Маш чанартай усан бүдгийн цаасыг гараараа ойж хийсэн ийм сайхан дэвтрийг бэлгэнд хүлээж авлаа. Энэ дэвтрийг онцгой үедээ хэрэглэмээр санагдаад Art Journal гэсэн хаяг тавьчихал нандинаад сууж байна. Дуулал номын 1-р бүлэгт буруу хүмүүсээс зөвлөгөө сонсдоггүй, нүгэлтэй хүмүүсийг тосож зам дээр нь зогсдоггүй, басамжлагч хүмүүстэй хамт бусдыг илэглэн доогдолтгүй хүнийг ерөөлтэй гэж хэлсэн. Тэгээ ийм хүнийг урсгал усны дэргэд тарьсан модтой зүйрлсэн байдаг. Тэгээ ийм мод ургац болох цагт жимсээ ургуулдаг. Аливаа үйл нь амжилтыг авчирдаг. Тэгэхээр ийм үйлстэй, ийм үр жимстэй амьдралаар амьдрах арга замыг бичсэн эзний хуулийн номыг багтан өдөршингөө бясалгаж ухаарал авах нь өөрөө ийм өмг төшигтэй саглагаар сайхан мод адил амьдралаар амьдрах юм аргын зааж өгд юм байна. Эдэр залуу эрүүл сарвал байхад маш их цаг байгаа юм шиг амьдралдаа зөндөө олон зүйлийг бүтээчих юм шиг санагдаад явдаг. Гэтэл үнэн хэрэгтээ цаг хугацаа асар богинохон одоо нэг өнөөгийнх шиг эрч хүчтэй амьдрах өсрөл нэг 20-30 жил миний хувьд бол үлдсэн байна. Тэгээд тэрийг тооцоолоод үзэх юм бол маш зөөхөн өдөр хоног байгаа нь харагддаг л да. Тэгэхээр энэ өдрүүдээ яг юунд зориулах ёстой юм бэ? Миний хувьд Монгол улсаа маш өндөр хөгжилтэй болгох юмсан. Тэгээ ямар ч улс орон хараад өөрөө ирэхгүй энэ монголчууд үнэхээр гайхалтай хүмүүс юм аа гэд дуу алдах хэмжээнд хүртэл өсрөнгөө хөгжөөсэй гэж хүсэж байна. Ингэж хөгжөхдөө нийгмийнхаа баялагийг тэгш хуваарладаг, шударга, инэрэнгүй миний охин шиг юм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэндээ ажралтай сайхан амьдрах боломжийг олгодог тийм л нийгэм байгаасай гэж хүсэж байна. Тэгэхээр үлдсэн амьдралынхаа хугацааг би тийм л нийгмийн төлөө зориулахыг хичээн чармааж амьдрандаа.